юу байна? Нарийн царигтай төмөр зам бол ороод ирэх юм байна гэж ойлголоо. Өргөн цариг нь ч бас даваа явчих юм байна гэж ойлголоо. За нарийн царигтай төмөр зам чинь хичнээн километр орж ирээд хэний өмч байх юм бэ? За тэгээ энэ гэрээ чинь госолсон 3 гэрээ гэдэг юм. Нэг нь нөгөөгөр болохгүй гэдэг. За тэн дээр бол Эрдэнэс 5 толгой компани ч юм уу одоо төрийн өмчтэй газар ч юм уу тэрийг мэдэхгүй байгаа. Монголын ард түмэн бол 30% нь одоо хувьцаа эзэмшиж гээд явж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө аж ахуй нэгжин ч юм уу юу ч юм те. Энэ бол тодорхойгүй байгаа. Тэгээ энэ одоо яг ямар байх хэвээр юм ба яах юм бэ? Энийг бас тодруулчмаар байгаа. Тэр лиценз нь одоо хэнд хамаарагддаг юм бэ? Монгол улсын төр засгийн байд юм уу? Эрдэнэс 5 толгой компани лицензүүд юм уу гэсэн ийм асуулт байна. За тэгээд тэр гурвалсан гэрээгээр бол олж хараагүй л дээ. Мэдгчгүй байна. Энэ Эрдэнэс 5 толгой компани 40% гэж би ойлгоод байгаа. Зүг үү юу? Тэр 2 толгой байгаа. 2 орд. Тэр 2 ордоо бол төрийн өмчтэй China Energy компани шилжүүлэх юм байна. Тэр компани маань өөрөө олборлоод, өөрөө төмөр замаар тээвэрлээд, өөрөө борлуулад ашиглаад ингэ явах юм гэж ойлгож байгаа. Зөв. Хэрвээ тийм байгаа бол нэг компани ингээ эхнээс нь дуустал ингээ юм хийж явах нь бол зөвөө буруу юу те? Ийм байд юм уу? Тэгээд ер нь судалгаа энэ юм хийсэн үү? Бага юу? Одоо аль болохоор сайжруулж л сайн байна л да. Энэ одоо Монгол улсын эрх ашиг, Монголын ард түмэн, Эрдэнэс 5 толгой компани хувьцаа эзэмшигчид энэ бүх юмд одоо үнэхээр сайн гэрээ болж чадж байгаа юу? За яг энэ цаг хугацаанд харуулдаг л да. Дараа нь цаг хугацаа өнгөрсний дараа тийм ашиг сонирхлын зөрчилтөй ийм хүмүүс оролцсон байна. Ингэж хийсэн байна гэж удахгүй гараад ирдэг л дээ. Тийм. За иймэрхүү юмнуудыг бас нэг сонсмоор ах юм. За нөгөө талаараа бол одоо энэ хувийн гөвшлүүд би өөрөө хувийн гөвшлийг дэмждэг, хувийн гөвшил дээр одоо эдийн засаг явдаг иргэдийн санал санаачлах дээр ингэж явах хэрэгтэй гэж ойлгодог л доо. Энэ юмаа бол бид нэр бол одоо буруутгаа болохгүй гэдэг ингээд тийм ойлголтыг нийгэм суулгаж болохгүй юм энэ ч одоо автаар өндгөлдөг дахиануудаар байхгүй болгочих гэсэн үг шүү дээ. Буруутай бол төр засаг л буруутай. Компаниуд ямар ч буруу байхгүй. Ийм л юм байгаа шүү дээ. Уул нь бол. За тэр Эрдэнэтийн 49%-ийг авчраагүй бол өнөөдөр энэ улс орон ямар ч байх байсан ковидын нөхцөл байдлыг даваач гүйч гэх мэтлэнгийн. За одоо тэр бомд орлогын борлуулалт хийсэн олон улсын зах зээл дээр одоо гарцсан ийм компаниуд бий болж байна л да. Энэ бол сайн юм байна. Ингэж л хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ингэж ажиллах хэрэгтэй л доо. Энийг ч одоо засгийн газар дэмжиж, улсын их хурлч гэсэн дэмжиж явах хэрэгтэй. Ийм л зүйлүүд байгаа. Энэ талаар бас та бүхний санал бодлыг сонсшоо. Энэ юм аль болохоор сайжруулах хэрэгтэй байна. Бус одоо 5 толгой дээр яг ингэж хийсэн шигэ нарийн царигтай төмөр зам. За энэ нарийн царигтай төмөр зам бол хэний өмч байх юм бэ гэж асууж байна. Монгол тал руу орж ирж хийгдэж байгаа бүтээн байгуулалт Монгол улсын өмч байна. Нарийн цэргийн төмөр замын Монголд орж ирж байгаа уртын хэмжээ бол 14 км 553 м байна. Тийм учраас энэ бол одоо Монголын өмч хөрөнгө болно гэдэг салбараар хэлье. За 2014 оны ярьжсэн гэрээнээс юугаараа ялгаатай вэ гэж. За таны хэлдэг үнэн өргөн нарийн цариг хил холбох зорилгоор харилцан хил давж болно гэж. За ийм агуулга дээр одоо үндсэндээ тохиролцож зөвшөөрлөж чадсанаар өргөн нарийн царигтай холбоотой энэ одоо маргаан эцэлэгдэж бусад бомбууд дээр ч гэсэн энэ агуулгаар явна гэдэг ийм байдлаар тохирсон. Эрдэнэс 5 толгойн лиценз Эрдэнэс 5 толгой дээр л байна гэж тохирсон. Төмөр зам тавьчвал олборлох нүүрсний тогтвортой байдлыг харин Монголын тал хангаарай гэдэг. За урд нь бол Эрдэнэс 5 толгойтой холбоотой лицензийг зайлшгүй хувийн хвшилж шилжүүлэх нь зүйтэй гэдэг ийм хэлцэл явагдчихсан. Үүнээс болж бас их маргаан үүссэн тэрийг бол та мэдж байгаа. Тэгэхээр энэ маргаан маань ингээд эцэлэгдэж байгаа. За 3 дахь 4 дахь талууд оролцсон байсан та мэдж байгаа. Тийм учраас
3 дахь болон одоо 4 дахь тал байхгүйгээр хоёр улсын засгийн газар хоорондоо хилцээрхий их хурлаараа батлуулъя гэсэн. За энэ илүү одоо ил тод ойлгомжтой болов уу гэд. За ингээд л өнөөдрийн энэ маргаан эцэлэгдэж байгаа маань ерөөсөө л одоо энэ гурван зарчим дээр л эцэлэгдэж байгаа. За хувийн хвшлэлтэй холбоотой яриад байгаа зүйл огт байхгүй. Хууль зөрчсөн хэсгээр л тодруулж байгаа зүйл байна. Хууль зөрчсөн хэсгээр. Би тантай санал нэг байна. Хувийн хвшлэлт буруу байхгүй. Харин гагцгүй төрийн байгууллага өөрийнхөө хэм хэмжээг хэтрүүлсэн үгүй юу гэдэг асуудал. Монгол улсын их хурлаар оруулах ёстой байсан хэм хэмжээнд дээр оруулсан үгүй юу гэдэг асуудал. Засгийн газар тогтоол гаргах ёстой байсан зүйл дээр ерөнхий сайдын захирамж эсвэл тэмдэглэлээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн үгүй юу гэдэг асуудлыг л нэгтэлж байгаа. Энийг нэгтлэх ёстой. Ийм л зүйл байгаа шүү. Тийм учраас бас томч сэдв юм энэ асуудал олон шанзын өнцгөөс янз бүрийн тайлбарууд одоо явах шиг боллоо. Нөлөөтэй талны тусгалаар янз бүрийн өнцгөөс энэ байр суурьуд говьсон байхыг үгүйсэх аргагүй. Гэхдээ юутэйч бид нар энэ том мэтгэлцээний ард хамтдаа Монгол улсын парламент, Монгол улсын улс төрчид хөрш оронтойгоо за бас 3 дахь хөрштөөгөө нэгдсэн ойлголтод хүрч чадсан одоо ийм сайн жишээ болж байгаа. Цаашдаа шивээ хөрөн болон бусад бомбууд за 3 одоо улсын эдийн засгийн төмөр замын коридор болсон одоо төслүүдээ баруун зүүн коридороо хурдтай явуулахын төлөө засгийн газарч бүх чадлаараа л хичээе. Их хурл дээр нээлттэй яг ингээд танилцуулаад явъя. Хамтдаа мэтгэлцъя. Тэгээд нэгдсэн шийдэлд ороод ингээд явбал бид нар олон асуудлыг бас. За ер нь бол тэр царгийн асуудал тийм болчихж байгаа мэн гэж ойлголоо. Ер нь одоо өрсөлдөх чадвар гэж нэг юм байгаамаа. Ер нь одоо нүүрсний бизнес чинь юу юм бэлээ шүү дээ. Тээврэл юм бэлээ шүү дээ. Айлхаар ачих болох зардал нь ихсэл байвал тэр өрсөлдөх чадвар нь буурахад ийм юм бэлээ. Тэгээ гадна дотны улсууд уулзаад ярьж байхад бол хэлж дээ лээ. Гэхдээ танаа одоо орж ирж байгаа нүүрс бол ерөөсөө нэг хил гараад ганц модны бомб гараад нэг 200-300 км дотор л өрсөлдөж байгаа шүү дээ. Цаашдаа ч бараг тийм байх баха. Хэрвээ тэр боломж олцоо гаргаад бид нэр дараачийн тэр одоо өсч хөгжих энтхгийн эдийн засаг байна, Вьетнам эдийн засаг байна. Хамгийн ойрхон бомбд ч одоо тэр Дайлин хоёр байгаа шүү дээ, Танжин хоёр. Тэнд нь хүргэх мэдээж зэрэг одоо энэ том орнууд чинь өөрийгөө тойрсон жижиг орнуудаа бол далаад гарчгүйгийн хувьд бол тэр боломж олцоог нь олох олон улсын гэрээ хийцээр байдаг. Хөгжөө гэх юм бол замаа тавил гэдэг үг дэлхийд дээр байдаг. Хаашаа тавих вэ? Зах зээл рүү л тавьж байдаг. Тэгэхээр өнөөдөр одоо дэлхийн түүхэнд бол хувийн газар бол төмөр замаа л тавьдаг. Далаатай ойрхон бол тэгээд далаа дээр л ингээд тээврээ хийдэг. Энэ бол хамгийн хямдхан юм тээвэр байдаг. Тэгээ Монгол улсын хувьд бол харамсалтай нь одоо 70 жилийн дараа ингээд хоёрт гарцаа тавьж байгаа маш харамсалтай. Тийм болохоор бид нар асар их боломж алдсанаас үнэн. Гэхдээ сайн зүйл нь бол одоо ингээд хамтарсан засгийн газар үүссэн болохоор бид нар энэ төслийг ингээд тавьж замаа тавьж байгаа. Замаа тавихлаар эн чинь ингээд хятадын зах зээл рүү орж байгаа. Цаашаага ингээд Төв Азийн зах зээл рүү орон дамжаа цаашаага Европын зах зээл рүү гарна шүү дээ. Тэгээ энэ чинь бид нар маш олон жилийн хугацаанд энэ Монгол болон далаад гарцгүй орнуудын ганц бэрхшээл бол тээвэр логистикийн өндөр зардал байна. Ганц боломж нь бол төмөр зам энийг л тавих хэрэгтэй гэд санхүүжилт их ярьдаг байсан, холбоос их ярьдаг байсан. Тэгээд дотоод улс төрөөсөө болоод